Кевин Левроны тухай бичлэг хийгээд өгөөч. Кевин Левроныг яриач. Кевин Левроныг хийхгүй байсан юм уу? Эдгээр комментууд ирсээр бүр нэг удаа над руу нэг сохтуу нөхөр залгаад би чамаа Кевин Левроны тухай бичлэг хийгээд өг гэж зөндөө коммент бичсэн. Чи хийж өгөхгүй юм уу? Кевин Леврон бол миний хамгийн их шүтдэг тамирчин, чи заавал хийх ёстой гэж загнаж илээ. Энэхүү бичлэгээ бүх цаг үеийн хамгийн төгс тэгш хэм эстетиктэй бодибилдер Кевин Левроны болон сохтуу залгсан залуудаа зориулъя. Харин та бүхэн лайка дараад дэмжиж өгөөрэй. Яаж мас нэмэх үү? Ихэд яаж чин хасах уу? Багид. Ийм хариулт хэтэрхий баг байвал та миний бичсэн тарих ба хоол номыг худалдаж аваарай. Энэхүү шинжлэх ухааны үндэслэлтэй ном таны хооллолтыг зөвшөөрүүлж олон эргэлзээг тань тайлна гэдэгт итгэлтэй байна. Ном авахыг хүсвэл тайлбар хэсэгт байгаа хаягууд руу чатчаарай. Нэг ч удаа болов сайн дүүн баримлаг авах ёстой байсан гэж яригддаг Кевин Леврон 1964 оны 7 дугаар сарын 16-нд Мэриленд мужийн Балтиморт мэндэлжээ. Түүний ээж Афро-Америк, харин аав нь Итали гаралтай хүн байсан. Кевинээс гадна 5 ах дүү ихч байсан учраас түүний эцэг гэр бүлээ дижих гэж шаргуу хөдөлмөрлөдөг байсан. Кевин Левроныг 10 настай байхад эцэг нь хорвоог орхисон байна. Сонин гэж хэлмээр энэхүү үйл явдал болсны дараа Кевин бодибилдингээр хичээллэж эхэлсэн. Тэрээр эцгийнхээ өнгөрсөн үйл явдлын уу гашууг туулж давж гарахын тулд тэгсэн гэдэг. Леврон бодибилдинг бол ганцаардмал хүний спорт гэж нэгэн ярилцлаганд хэлсэн байдаг. Иймээс бэлтгэлийн зааланд өөрөө өөртөө ажиллах өөр хамгийн тохиромжтой зүйл байхгүй. Кевин коллежид төгснөхийн дараа жижиг барилгын бизнесийн эзэн болсон байна. Энэ үед түүнд цаг зав гармагц бэлтгэлийн зааланд очдог байсан. Түүний амьдрал цэгцрээд ирж байх үед ахин нэг том хагцал түүнд тохиолджээ. 24 настай Кевиний ээж хор тавдар туссан. Ингээд хэдхэн сарын дараа түүний ээж хорвоог орхисон байна. Ихийнхээ өвчин зөөрийг үзэж санаагаар унсан Кевин юу ч хийж чадахгүй гэдгээ мэдрэн тайтгарлыг зөвхөн бэлтгэлийн заалнаас авдаг байжээ. Тухайн үед мэргэжлийн тамирчин болно ч гэж бодохгүй байлаа. Ажлыг дуусгаж төгс хийдэг тэрээр улам л сайжирсаар байв. Түүнийг өдөр ирэх тусам сайжирч байхыг нь жимний андууд нь хараад мужийн тэмцээнд ороод үзээч гэж санал тавьсан байна. Ингээд тэрээр анхны тэмцээнүүдэд эхлээд хоёрт дараа нь шууд аврагулсан. 1991 онд тэрээр мэргэжлийн про карт авч анхны Мистер Олимп тэмцээн дээрээ гайхалттай амжилт үзүүлжээ. Тэрээр Дорийн яцд ялагдсан 2 дугаар байр эзэлсэн юм. Кевин магадгүй аз үед төрсөн гэлтэй. Учир нь эстетик бодибилдинг Ли Хейнигээр төгсч массын мангасуудын ирэх үе эхэлсэн юм. Дорийн яц Ли Хейнигийн залхамж халааг аван бодибилдинг масс тал руугаа хөгжиж эхэлсэн. Харин Дорийн яцын дараа Рони Колман 8 жил ноёрхсныг та сайн мэдэж байгаа. Флекс Уиллер, Шон Рэй, Кевин Леврон массын 2 мангаст даруулж байсан үе. Кевин Леврон анхны тэмцээнээ өндөрлөөд хэдхэн сарын дараа эхний хүнд бэртэлтэйгээ нүүр тулгарв. Тэрээр хэвтэ шахалт хийж байхдаа жижиг болон том цээжний булчингаа тасалсан. Энэ үед бүгд Кевиний карьер дууссан гэж бодож байлаа. Кевин 2 чагалгаанд орсон. Эхний хагалгаа 8 цаг үргэлжилсэн боловч хагалгаа их явцад халдвар аван тэрээр ахин цээжний булчингаа нийлгэжээ. Хагалгааны дараа аль болох хурдан бэлтгэлтэй орон тэрээр 1993 онд Мистер Олимпт 5 дугаар байр эзэлсэн байна. Түүний урд Дорийн Йейтс, Флекс Уиллер, Шон Рэй, Ли Лабрадор орсон. Дараагийн жилд Кевин Леврон Арнольд Классикт дөрүүлж Мистер Олимпиад 3-т орсон. Тэрээр Дорийн Йейтс, Шон Рэй 2-т ялагдсан байна. 1995 онд Кевин Леврон Мистер Олимпиад 2-т орсон. Түүний араас Насер Эл Самбати харин Шон Рэй 4-лүү унав. Хөгжөөн дэмжигчид энэхүү Олимпиад Кевин Леврон төрөлх ёстой байсан гэж хаалгалдаг. 1996 онд 94 оны түүхт давтагдав. 1-т Дорийн Йейтс, 2-т Шон Рэй, 3-т Кевин Леврон. Кевин Мистер Олимпиас гадна Европын Гранд Прид их оролцдог байсан. Испани, Чех, Англи, Финлянд, Герман, Венгер, Орос гэх улсад дан 1 юм уу 2 дугаар байр эзлэж байв. Харин 1997, 98, 99 оны Мистер Олимпиад 4 дугаар байр. 2000 онд Флекс Уиллер Шон Рэйийг ардаа хийн 2-т орж чадсан. Эдгээр он жилүүд бол байгалийн гаж үзэгдэл Ронигийн ноёрхлын үе байсан. Кевин байгалийн гаж үзэгдлийг ялахын тулд хөлөө сайжруулах хэрэгтэй байлаа. Ингээд тэрээр маш хүнд жинд штангтаа сууж эхэлсэн. Гэтэл нэг өдөр 320 кг жингээр сууж байхдаа Кевин 2 дахь хүнд бэртлээ авсан байна. Түүний хэвлэлд дэвэрхий үүсч судалсан дарагдсан байдаг. Эмчнэр түүнийг бараг л нөгөө ертөнцөөс авчирсан. Тэрээр бэлтгэлээ 6 сар мартах шаардлага үүсв. Кевин бэлтгэлээ хэсэг орхиж, бильярд, хөгжим сонирхож, гавай дамбран анхудаа хэвийн хүн яаж амьдрдгийг мэдэв. Түүний булчин яг л хийн гарцсан юм шиг жижигэрч Кевинийг орхин одсон.
Гэвч энэхүү удаан хугацааны амралт Кевин сайнаар нөлөөлж тэрээр 2002 оны Олимпиад гайхалтай форм үзүүлв. Кевин алдсан жингээ зөвхөн эргүүлж авахаас гадна дээрээс нь 6 кг булчин мас нэмжээ. 2003 онд Кевин Леврон Мистер Олимпиад нэлээд сул орж 6 дугаар байр эзэлсэн. Үүний дараа тэрээр бодибилдингийн карьерээ өндөрлөж өөрийгөө хөгжим болон кинонд зориулахаар шийдсэн байдаг. Кевин Леврон 10 гаруй жил бодибилдингийн ертөнцөөс алга болсон. Тэрээр Б категорийн хэд хэдэн кинонд тоглож байсан боловч кино карьер нь олигтой урагшлаагүй. 2015 он бол бодибилдингийн баг зэрэг уналтын үе байсан. Орчин цагийн тамирчид 90-ад оныхны гүйцэхгүй бүгд Дали Мори гэдэг шүүмж маш их тархаж байсан он жилүүд. Магадгүй Ронигийн хаалгаг бүр илүү том булчингийн мангас аавна гэсэн хүлээлт байсан байж мэднэ. Яг энэ үед Кевин Леврон эргэн ирнэ гэж мэдэгдэл хийв. 52 настай амьд домгийг эргэн ирэлт хийн гэдгийг олдвол сонсоод бүгд л чих тавин анхаарлаа хандуулсан. 90-ад оны хөгшин Леврон шинэ үедээ бодибилдингийн хичээлийг заах нэ гэж бидний үеийнхэн хүлээцгээсэн байдаг. Гэхдээ гайхамшиг болсонгүй. Кевин 8 сарын дотор маш их булчин мас нэмсэн ч хангалтгүй байлаа. Ер нь Кевин Левроныг Мэрилендийн булчингийн машин гэж нэрлэдэг. Тэрээр 3 ч удаа маш богино хугацаанд булчин мас нэмдэг гэдгээ харуулад батлаад авсан. Түүнийг тухайн үеийн Фил Хидтэй зогсож харьцуулалт хийхийг олон хүн харахыг хүлээцгээсэн байдаг. Кевин Левроны дээд хэсэг гайгүй харагдаж байсан боловч хөл нь харьцангуй хоцрогдож байсан. Тэрээр 16 дугаар байр эзэлсэн юм. 2016 оны Олимпиад оролцсоны дараа өвдөгний бэртэлтэй байсан тухайгаа ярьсан. Өвдөгний бэртэл нь түүнийг штангтаас суулт хийх боломжийг нь хаасан гэсэн. Бэртлээ гайгүй болгол хөлөө сайжруулна гэж хамлаж байлаа. PRP эмчилгээ хийлгэсэн ч өвдөгний асуудал нь дээрдэхгүй байсан Кевин 2018 онд Австралийн Арнольд Классикт оролцож зодгоо тайлсан юм. Кевинийг дуурайж Flex Wheeler-ч comeback хийсэн. Тэрээр 2017 онд Classic Physique ангиллалд орсон. Мэдээж Flex Wheeler форм ялангуяа хөлний массаа эргүүлж авчирч чадаагүй учраас 15 дугаар байр эзэлсэн. Ер нь хөл бол залуу насны гангараа юм. 35 нас өнгөрсөний дараа хөлөө гайгүй сайжруулсан тохиолдлууд маш ховор байдаг. Нурууны өвдөлт, өвдөгний бэртэл энэ үед саад болж олигтойжин ахуулдаггүй. Тэгэхээр та залуу хүн бол дээд хэсгээсээ илүү хөлөндөө анхаарвал хожим харамсахгүй. Учир нь Кевин болон Flex хоёрыг харахад торс буюу дээд хэсэг нь харьцангуй дээр харагдаж байсан. Гар мөр цээж бол хожим хизээж хөгжүүлж болно. Харин хөлийг хөгшөрсөн хойно хөгжүүлэх бараг боломжгүй гэх гээд байгаа юм. Кевиний өндөр 176 см, оф-сизон жин 125 кг, тэмцээний жин 110 кг, хоёр толгоотын тойрог 59 см, цээж 145 см. Кевин Левронд бэлтгэлийн нэг зарчим байдаг. Тэрээр мас нэмж байхдаа бэлтгэлээ 7 хоногт 3 болгодог. Цээж мөр 3 толгойт буюу бүх төлөвтөг хөдөлгөөнүүдийг нэг өдөр, бүх татдаг буюу нуруу 2 толгоотыг нэг өдөр хийдэг. Хөлийг тусад нь нэг өдөр хийн. Түүний хүчний үзүүлэлтүүд штангтаа суулт 320 кг. Кевиний хамгийн дуртай цээжний булчинг хамгийн сайн хөгжүүлдэг хэмээх хэвтэ шахалт 220 кг. 16 оны Олимпиад бэлтгэхдээ 208 кг-аар 2 удаа шахсан. Тэрээр энэ үед 52 настай байлаа. Хоёр толгойд булчинг 40 гаруй кг жингээр, жилд 600 кг, мөр толгой араас 162 кг жин. 90-ад онд тайзан дээр гарч байсан тамирчдын ихэнх нь эрүүл мэндээ алдаж, зарим нэг нь хорвоог орхисон. Майк Матераццо, Мохаммед Беназиз, Андреас Мюнцер, Пол Демайо, Насрил Самбати, Рони Колман, Flex Wheeler гэх мэт. Flex Wheeler Кевиний араас камбэк хийсний дараа нэг хөлөө дайруулсан байдаг. Түүнийг шал дэмий эргэн ирэлт хийсэн гэж фанатууд ярьцгаадаг. Хэрвээ та энэ тухай дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл Flex Wheeler-ийн тухай бичлэг байгаа шүү. Харин Кевин Левроны үед хамгийн сайн эрүүл мэндэ хадгалсан тамирчин гэж хэлж болно. Мэдээж түүний нууц юунд оршдог вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэрээр хизээ хаан зогсохоо мэддэг нэгэн. Том тэмцээн дууссаны дараа Кевин хоолныхоо хэмжээ болон бэлтгэлээ 2 дахин багасгадаг байсан. Тэрээр жижигэрч маасаа алдахгүй биш, харин албаар жижигэрч маасаа багасгадаг байсан юм шиг. Түүний ихэнх тэмцээний бэлтгэл 4 сарын өмнө л эхэлдэг байсан. Тэрээр 4 сар л фармакологоор бөмбөгддөг байсан бололтой. Харин бусд үед нь амарна. Кевинийг синтол хэрэгэлдэг байсан гэж харддаг. Гэхдээ Кевин маш жижигэрсэн ч Flex Wheeler-тай харьцуулбал түүний бие ямар нэгэн гадны тус хийлгсэн мэт харагддаггүй. Хэрвээ тэр синтол ашиглаж байсан бол үнэхээр л мэдэгдэхгүй ашиглаж байсан гэсэн үг. Үүнийг ч бас тодорхой хэмжээний ухаалаг хэрэглээ гэж хэлж болно.
Кевин өдгөө 60 настай ч тэрээр бусад үе тэнгийнхнээсээ харьцангуй эрүүл харагддаг. Иймээс түүнээс суралцах хэрэгтэй. Хаана хизээ зогсохоо мэдэж фармакологоо зогсоож бэлтгэл хоолоо багасгаж өөрийгөө амраа. Нийт шагналаараа Кевин хамгийн олон шагнал хүртсэн тамирчин. Тэрээр 60 гаруй тэмцээнд оролцсон тэмцээнүүдийнх нь ихэнх нь 1 юм уу 2 дугаар байр. Тэрээр Мистер Олимпиал болж чадаагүй. Гэхдээ түүний фанатууд Кевиний торсыг бүх цаг үеийн хамгийн шилдэг гэж үздэг. Кевин Леврон, Ронни Колман, Дорин Йейтс хоёрт нуруу хөлөөрөө баг зэрэг даруулдаг байсан. Бусдаар эстетик талаасаа бол 2 мангасыг хол хаяна. Гайхалтай чөлөөт үзүүлбэр, өөрийн гэсэн харизмтай, дитмээ зүгээгүй авраг Кевин Леврон. Тэрээр хамгийн ширүүн өрсөлдөөнтэй 90-ад оны хамгийн ширүүн өрсөлдөгчдийн нэг. Олон жил завсарласан ч гайхалтай эргэн ирэлт хийж олдуудаа баярлуулан урам зориг өгсөн нэгэн. Өөрийн эрүүл мэндэд хадгалж чадсан ухаалаг бодибилдер Кевин Леврон та амьд домог билээ. За энэ үрээд энэхүү бичлэг маань өндөрлөж байна. Хэрвээ танд хэрэгтэй санагдсан бол лайктаар шеэр хийгээрэй. За ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.